Нийгмийн болон санхүүгийн боловсролыг 6-аас 18 насны хүүхдэд олгох зорилготой Афлатон хөтөлбөр нь анх энэтхэг улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 71 орны 850 мянган гаруй хүүхэд энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсролыг хослуулан олгож, өөртөө ихтэй нийгмийн хариуцлагатай иргэн болгоомжтой төлөвшүүлэхэд оршдог. Хүүхдэд бага наснаас нь нийгмийн болон санхүүгийн боловсролыг системтэй олгох сургалт өндөр хөгжилтэй орны бага дунд боловсролын үндсэн хөтөлбөрт багтсан байдаг бөгөөд хүүхдүүдийг нийгэмд хариуцлагатай иргэн болгон төлөвшөх талаар ихээхэн анхаардаг байна. Бидний хэрэгжүүлж байгаа Афлатон хөтөлбөр нь буурай хөгжилтэй, хөгжиж байгаа болон шилжилтийн нийгэмд байгаа орны хүүхэд багчуудад дээр дүрдсэн дэлхийн жишгт нийцсэн нийгмийн болон санхүүгийн боловсролыг тухайн орны онцлог байдалд тохируулж болох үс байдлаар санал болгож байгаагаараа ихээхэн онцлог. Бид зүүн өмнөд Аз, Европын гарын авлгуудаас өөрийн орны нийгэм, соёл, хүүхдийн онцлог тохируулан тодорхой хичээлүүдийг авч, туршлагатай заах арга зүйч багш нараар Монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцүүлэн 2 шатны сургалтын ном, багшийн гарын авлагыг хөрвүүлэн ашиглаж байна. Хүүхэд байгаль орчин дээлтэй бүтээч нэгэн хамт олон болох хөгжлийн алтансан холбоо төрийн бус байгууллага нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага болох Хас банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр бидний ирээдүйг болсон хүүхэд багчуудаа энэхүү хөтөлбөрийг хүргэх боломжтой болсон юм. Монгол улсад тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг анх удаа авч 2010 онд Афлатон хөтөлбөр нь туршилтаар Дорнод, Дорноговь, Хинти, Орхон, Өмнөговь, Говьалтай, Завхан аймаг, Улаанбаатар хотын Баян зүрх, Баянгол, хан улс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 8-аас 13 насны 356 сурагчдад хэрэгжсэн юм. Хамтарч юм сурсан тийм ээ? Хамтарчийг хамгийн гоё байсан уу? Тийм. За, хамгийн өндөр зүйлсээ хаана асгах юм? Асгах. Яаж шиг болчих? Эцэг мастер дөрөвдөг эцэг мастер. Багшаа office интеграж зурдаж гоё. Ирсэн цацагтаа зүүж өгнө шүү заа юу? За. Үнэхээр хөөрхөн хөтөлбөр байна. Би өөрөө бас бага насны хүүхдүүдтэй өөрөө ч гэсэн бараг орой цагаар хүүхдүүдэд зааж ямар хичээл юм байна гэж бодогдсон шүү дээ. Бид нар яг мэдээж чиглэлийн тоо монгол хэлний тэргээ сургууль заадаг ч гэсэн яг ингээ хүмүүжлийн хүн болох хичээл төр болгон орч чаддаггүй. Тэгэх өвөрмөц ховор тийм хичээл байна гэж бодлоо шүү дээ. Афлатон хөтөлбөрт хамрагдсан багчууд маань бий болоод хорийн ганц хизээш давтагдчихгүй өөртөө ихтэй шинийг эрэлхийлэгч би эрхээ мэдэж бусдыг хүндэлдэг баялагийг хариуцлагатайгаар ашиглаж мөнгийг хадгалж ухаалгаар зарцуулдаг зорилгодоо хүрэхин тулд төлөвлөж төсвөлдөг бизнес эрхлэх нэмэлт орлого олох өөрөх гэр болон хувийн бичил бизнесийн талаар ойлголттой болж багийн ажиллах чадварыг эзэмшиж нийгэмд амьдралаа удирдан хөтлөх өдөр тутмын чадвар мэдлэгийг олж авдаг. 2010 онд Афлатон хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх үед ололттой, шинэлэг, цаг үеэ олсон хөтөлбөр болж байгаа нь багш, сурагч, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн үнэлэлт сэтгэлдээс харагдаж байна. Манай сургуулийн багш 9 сар сургалтын хамрагдаад одоо 2-ын анги яг энэ Афлатон хөтөлбөрийн сургалтыг явуулж байна. Тэгээ харж байхад бол бас хүүхдүүдэд Монголын үнцнийг мэдрүүлэх, нийгэмд хүнтэй хамтарч ажиллах, аргад сургах тийм ээ хамтарч багаар ажиллах сургалт нь тусалж байна. За Монголын үнцнийг бол нэлээд гайгүй ойлгож байна гэж бодож баярлаж байгаа. За ямар бодолтой байсан бэ гэхээр хүүхдүүдээс асуухаар би 500 төгрөгтэй ирсэн бол 100 төгрөгөнийг ороомог авч идчихэд илүү би хоригдлуулах гэж байгаа маа гэ. Тэгээ хоригдлол гэж юу юм гэсэн өө бид нар Афлатоны хүүхдүүд болцсон Монгол хоригдлуулдаг болсон гэ. Тэгэхээр их ойлголт их сайн явж байгаа юм гэж бодож байгаа. Афлатон биднэрт их юм зааж өгдөг. Афлатон биднэрт хүнтэй яаж ярих, хүнд яаж туслах, хүнийг хөгшин хүмүүсүүдийг хүндлэх, туслах гэдэг бүгдийг зааж өгдөг. Афлатон хөтөлбөрийн талаар боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд Отгон Баяраас хүүхдийг бага наснаас нь эхлэн зах зээлийн нийгэмд амьдрах арга ухаанд сургаж,
зөв иргэн болгон төлөвшлөлтөнд чиглэсэн Афлатон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнд талархсан төдийгүй цаашид амжилттай хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн албан бичгийг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олон хэлүүлсэн байна. Афлатон хөтөлбөр нь хүүхдүүдэд үр дүнгээ өгөхөөс гадна манай ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах арга зүй болон хүүхдийг нийгэмд бэлтгэх чадвар болгох арга зүйд ихээхэн шинэлэг арга барил эзэмших боломжийг олгожээ. Багш нар энэ хөтөлбөрийг заах арга зүй болон багаар ажиллах аргачлалыг бусад хичээлүүдэд авчирсан байна. Та бидний үр хүүхэд Афлатон хөтөлбөрийн сургалтанд хамрагдсанаар өөрийгөө танин мэдж, авьяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялагийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсвөж төлөвлөх, нийгмийн үйл ажиллагааг өөрсдийн санаачлагаар зохион байгуулах зэрэг олон чадварыг эзэмшив. Хөтөлбөр хэрэгжүүлэгч хөгжлийн алтан сан холбоо төрийн бус байгууллага болон санхүүжүүлэгч Халс банкны хамт олон багш, сурагч, эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байгаа төдийгүй хөтөлбөр хэрэгжээгүй олон сургууль багш нарын зүгээс Афлатон хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авсаар байна. 2011 оноос тус хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Мөн 2012 онд аль болох олон сургуулиудын сурагчдыг хамруулахаар шамдан ажиллаж байгаад та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн Афлатон хүүхдийн боловсролын олон улсын байгууллага СИП олон улсын байгууллагад талархлаа илэрхийлье.